Зэвсэнлөөсөө тэр хэдүүл умартын төлөвийн дараагийн партаар ахин уулзахад бэлэн болжээ. Тэгэхээр хэдүүл удахгүй 50,000 сабскрайб хүрэх гэж байгаа учраас та хэд манд лайк болон сабскрайб заавал даад өгөр. Тэг болж игэл мэдээж энэ олон тэ контент бүтээлийг маань урам өгч жаахан дэмжихийг хүсвэл доорх тасвар дээр шилгээр. За тэгээд шууд гол цуврал руу гарцгаая. Зөвхөн өмнөх квартал яг юу болдгоо гэдгийг товчхон тайлбарлахад манай мантхуулын ядгсан залуу хоёр хоорондоо тулдаж байгаад хамгийн сүүлд нь манай мантхуулгаар би сүүлийн удаа асууя. Чи хориглоотаа хаан байлгаж байгаа гэж гиснээр дуустдаг та. Тэгээд тэндээс өргөжүүл явцгаая. Мантхын асуултанд өнөөх залуу нь хариулахдаа чи өөрийнхөө хүчээр өөр олж мэдэх ёстой. Гэлдэн манай мантхаар шууд л дайрдаг. Үүнээс нь булдах бөгөөд манах дотроо отохдоо. Тэгээ саяны ядгсан залуугийн манай мандах руу илгээсэн дайрал болгоо нэлийн хүчрэг дайралд өмнө умардын тэнгэрлэг бүлгэмд байхад нь хүрдэл энэ дайралтаас нь болоод маш олон хүн амиа алдаж байсан тийм айхтар тэгэрхний байгаа л та. Тэгээ манд толгоор заавал нэгэн дайрал дээр энийг дуусгахгүй бол ер нь байдал хэцүүдэх гээд байна гэд шууд л дайрдаг. Тэгээд хэдүүл энэ хоёрын тулааныг хэсэгхэн хугацаанд үзье заа юу. Манай мандгийн ээлжлээс нэг хүчрэг дайралтын дараа нөгөөдөг чинь яалтчгөө сөхрөд уннаа. Манд галгуу урахнаар ойртож хэлэхтэй. Анх төөр өткөрөө дайрч тонсон хүмүүс найнарг шин. Тиймээс л умардын тэнгэрлэг бүлгэн бөөрөлдсөн. Улан 10 жилийн дараа анирг шин ялагдсан. Та нараа тим зүйл хийснийхэн дараа бүх зүйл шудраг ус гинэ. Чи төв тэнгэрлэг нэгдэл рүү яг ямар анхааруулга явуулах гэдэг. Би сайн ойлгохгүй байгаа жандраг шин ийм хол явах хэрэгтэй гэж юу? Ганц арга нь үнэхээр хийнэ гэж юу? Чи энэ зорилгын төлөө энэ бүх гимгүн хүнийг үнэхээр алах гэж юу? Мастер Жинч бас залхаж байгаа үстэй. Би чамд ямар байгааг мэдэж байна. Учир нь чи биднээс ямар ч шалгаагүй. Энэ ертөнцид харагдахаас илүү зүйл гэж байдаг юм. Чи яг юу нэг болохыг гайхаж байгаа байх. Бас энэ бүхэн үнэхээр хоор хормоор байх. Миний төлөвлөгөө дуусах болоогүй байх. Харин чи энэ бүх төлөвлөгөөний дараа орж ирснээр миний төлөвлөгөө илүү баялаг болсон. Манд хариуд нэлэхдээ чи намайг залхаж байна уу гэсэн. Цөхрөл олон зоолонд үед нэг хүн өөргөлж дэмждэг байсан. Тэр хүн бол ноён Хуан. Та нарын надаас авсан хүн. Би чиний ахыг мэдхгүй, царайг нь харж байгаагүй. Ихтэй тэр миний төлөвлөгөөнд орж тардаг. Хөв тавилан шүнхээр харгас юм аа. Одоо энэ үзэглийг дуусгацгаая. Гэхдээ манай манд толгоор чи эцсийн үрд хэлэхгүй нэг нөөлхөрөө чинь нэлээд хүчтэй дайралтыг хийдэг. Тэгсэн өнөөх дайралтаас нь болоод нөгөөдөг чинь бүр улаан ялан амтан мандах руу арай гэж алхаснаа. Чи үнэхэр хүчтэй юм аа мандгаа. Тэгэхээр умардын тэнгэрлэг бүлгийн хүч ийм байдаг байх нэ. Гэхдээ манай манд толгоор яг юуг хуцаад байгаа юм бэ гэсэн шиг зүгээр батарейд унгачдаг. Тэгээ нөгөөдөг чинь хэлэхдээ энэ бол миний туйлын зорилго. Миний төлөвлөгөөний бүх хийл зүйлийн дараа миний үхэл байсан. Миний үхэл том байх тусам андрог шин болон төв тэнгэрлэг нэгдгийн тавилан шийдэгдэх болно. Үүний учир нь би үхэж байж андрог шин сэрэх болно. Тиймээс надад харамсах зүйл алга. Харин ч би чамд талархаж байна мастер Жин. Би өмнөх умардын тэнгэрлийн агуу дөрвөлийг Жононтой тулдаан хийж үүнийг дуусгах гэж байсан. Гэтэл гэрээ түүнээс чөлөө тохирох нэгэн умардын тэнгэрлэг бүлэгмийн өдөрдөгч гараад ирсэн. Чи гарч ирснээр миний төлөвлөгөө улам төгс боллоо. Тиймээс л би чамд хариулт өгөхгүй. Чамайг улам үдэж байсан юм. Чамаа хүссэн зүйлээ олмогцоо зогсно гэж би мэдж байсан. Чи надад тус болж таардаг. Юу гэж тавилан бэ? Тиймээс би баярлаж бас ихээр харамсаж байна. Чиний аавгахыг төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгоно гэж бодоогүй. Зовлон туйлын цөөхрөл яахгүй. Тэр газар руу гоё. Тэр газарт хамаагүй олон худалдаач тулах хамаалагчд байгаа. Чиний аавгахыг тэнд байгаа гэж найдаа. Манд дотроо дотоо зовлон туйлын цөөхрөл яагаа гинэ. Гиснээ шууд л ханигадаг гэлдэг. Саяны олон дайралтынхаа улмаас манай манд толгороо дотоод хүчээ алдсан юм баха. Тэгээ ашгүй азар нөгөө танкер бүлийн авгахын өгсөн 10 жилээр манай хүний дотоод хүчийг нэмэгдүүлсэн хэмжээний айхтар нэг бэлтгэл өгсөн шүү дээ. Тэрийгэ гаргаад уучдаг. Тэгээ дотроо бодохдоо мянган өхлийн доо. Өөрөө анаас жилийн үздэг зүйл. Чиний үзэл бодол өөрийгөө аимшиг төгөлд унахын тулд энэ харгас төлөвийг боловсруулад чи яг юунд хүрэх гэсэн юм бэ? Гисэн гинтэл
манай манд хөдөлж чадах байлдаг. Юу? Тэр хэзээ би хөдөлж чадахгүй. Үгүй. Би хөдөлгөөн хийх мөчөд би алуулах болно. Байц. Сарсан баг бахан талбчийг бэлэгдэг. Урт хар нөмрөг. Дээрээс үнстүүдийн тамх там өнгөн чад. Харсан хүнийг айц давтуулж чадах гэрэлдэг цагаанууд. Тэр арай миний сонсож байсан андруг шүний дөрвөн чөтгөр нэцэд хар талбчны чад. За яг одоо зургал дээр харагдаж байгаа хүн бол андруг шүн чөтгөрийн эцэд хар талбчны чадыг зүгээр айхтар хүчтэй хүн яг одоо манай мандахын өмнө гараад ирнэ. Манд хөргөлт дотор бодохдоо би улаан мөнгөн ариун бэлмэлийг уусан ч түүнтэй тултна гэж огт боломжгүй. Тэр бол сүнсэн чад гэгдэг домогт нэг. Тэр бол хар талбчны чад. Би одоо яах вэ? Өнөө хэрэг нь болохоор манай мандахыг тоолгүйгээр хоцорсон дуршлаараа дан яв. Чи одоо ч гэр болсон хүүхдээс болохоор өргөлж бидний итгэл найдварыг дөөс. Чиний онцгой байдал чамайг ийм байдалд оруулж байдаг. Ийм залуудаа чи энэ ертөнцийн үнгийг мэдсэн. Чи үргэлж бидний гадаад ертөнцид гарна гэж ярьдаг байсан. Ихтэй чиний аниргүй шүний сэргийг харгана. Өөрийгөө алуулах байсан бол таа. Текстээ мандах руу орсноо. Чи эмэд байжээ. Чи намайг мэднэ гэж юу? Яаж мэдэхгүй байх вэ? Аниргүй шүний заналтай байсан. Умордын тэнгэрлэг бүлэгмийн залуу бар. Даньяв бол аниргүй шүний харанхуй амьдралыг гэрэлтүүлсэн хүн байлаа. Ихтэй одоо бидний гэрэл үгүй болсон болохоор харанхуй удаан ярьсаж байсан хүмүүс гэрлэж гадагшаа гарахаас үр аргагүй боллоо. Бистэ мараа мандах руу нэлийн хүчрэг тарилтыг үзүүлнэ. Мант дотор бодохдоо новш тэр хэдэргийн урд юм. Хэрэв би жаахан утсан бол гэсэн өнөг цолон манай хүн рүү хатгаад амжнаа. Йоо би түүний зэнээс гараагүй гэж юу? Би түүний чадны зэнд байх ёсгүй. Тэгсэн ашгүй нөгөө азар танкер бүлийн нөгөө эмэгтэйн өгсөн хаш тэмдэг нь манай хүний саяны дараалтаас нь хамгаалсан байдаг. Мант болохоор ашгүйтэй гэж боддог ч гэсэн тэр жадаа сонгож чаддаг гэж юу? Түүний дараалтын за хэтэрхий урт юм. Аргагүй бол сүнсэн чад гэж дуудалж байсан учиртай байж. Зөвдөг яг энэ байдлыг сагийн хараад байж байдаг. Аниргүй шинэ домогт чөтгөрийн хистийн нэг хар талбарт хийчихэд бас умардын тэнгэрлэг бүлгийн сүүлийн залгамжлагч мандах. Энэ чинь умардын тэнгэрлэг болон аниргүй шинэ ахин гарч байгаа хэрэг биш гэж юу? Бурхан минь. Энэ таны ихлэл үү? Заагаас эн чи бүр айхтар юм болно ёо. Бүр шар сусгаж байгаа сте. Зөргөлөөс солиход нөгөө танкер бүлийн хоёр чинь өнөөх цар тахал авсан хүнийг имжлээ байж байдаг. Тэгээ олзчгүй энэ хорыг нь ямар хор гэдгийг нь олохын тулд нилээн цаг хугацаа орох бол той гэд байж багтана. Төв тэнгэрлэгээс ирлээ гэн манай хоёр төр хүн ирнэ. За тэгээд энэ идэгэд ирсэн шалтгаан нь болохоор төв тэнгэрлэг нэглэлийг удирдах байгаа Конгийн хүний захиаг нь авшиж өгч байгаа юм байл л дээ. Тэр захианд нь юу нь яг ямар утгатай вэ гэхлээр танк настанг ер нь гэртээ харьж болно. Одооноос энэ бүх асуудлыг төв тэнгэрлэг нэглэл хариуцах болно гэж ер нь манай хоёрыг гэрлүүнд хариулах гэдэг байгаа байхгүй юу? Үүндөр мэдээж нүгэ авгаах нь болохоор юу яриад байгаа юм. Төв тэнгэрлэг нэглэл биднийг энэ бохорыг ажил гэж явуулсан биз дээ. Тантай шудраг яхийг мөн зөвшөөрнө. Үнэндээ бид унна мужид ирээд нилээн их бодож байна. Тань түүнийг эрт мэдэгдээгөө доошлаарай. Бид энэ асуудлыг нууцаар судалж байсан юм. Ихтэй бид эвдэрхийн өдрөд бүлгийн догшин арга хэмжээнээс болоод гарч ирэхээс өөр аргагүй боллоо. Юу? Та анханаас энд байсан гэж юу? Тэгвэл ягаад эрт бидэн дээр ирээгүй юм? Бас эвдэрхийн өдрөд бүлгийн догшин арга хэмжээ гэж яг юу болоод байгаа юм? Та хоёр гадаа юу болж байгааг мэдээг бололтой. Та хоёр өөрсдөө харах хэрэгтэй баг. Харин энэ бүх хугацаанд нуугдаж байсан тухайд танкер бүлийн алдартай хорны мастер ирсэн болохоор энэ явдлын ард байсан хүмүүс сандарч үйл явцаа хорцсгосон. Бидний мөрдлөг хийж байх үед тэдний анхаарлыг өөр дэшин татах хүн хэрэгтэй байсан юм. Тэгэхээр та нар биднийг өөхөж шулгаж ирсэн байх нэ. Төв тэнгэрлэг нэгдэл яаж аху танкер бүлийг ийм зүйл утгаж чадчих байна. Өршөөгөрөө. Ихтэй та бүхний ячаар бид тэдэнд мэдэгдээгөө гэж чадсан. Бас бид энэ галзуу хүмүүстэй холбоотой мэдээлэл олж чадсан. Тагнаста. Төв тэнгэрлэг нэгдэлд танд өртөө боллоо. Бас бидний явдлыг хизээч мартахгүй. Одоо нөхцөл байдал хүнд байгаа болохоор сэтгэл хөдлөлтөд дараад хойшоо болно. Мөн та өөрийн олсон материал болон судалгааг бидэнд өгвөл талархаж байна. Үүний дараа танкер бүл гэртээ аюулгүй буцах болно. Харин нөгөө тул болохоор сүнсэн чад манай хүн рүү дайрахыг оролдог. За тэгээ одоо энэ сүнсэн чад гэдэг хүнийг хэлээд цааш та жаагааг авчи за. Жаага.
Жага энэгүй ядгсан залуу тэрснээ манай мандах руу нилээн хүчтэй дарилтыг илгээнэ. Манд хүнээс нь ямар тач болтож чаддаг бөгөөд Доньё бүкснэр олон жил нойрсож байсан аниргүй шин сэрлээ. Одоо ертөнц ахин үүмэнд автгал. За бүр айхтар аавра маавра ялгаруулад манай манд болохоор бараг чүүвэ өнөөтөнд тэсэж байгаа харагддаг. Нүднэгт нь яг манай мантыг зоох гэж байх бөгөөд үүнээс нь манай хүний аавранд гэх юм уу тэр илтнийг нь авъя гэдгийг нь үнэхээр сайн би мэдэхгүй байгаа ч гэсэн юутаа жин хамгаалтаас нь арай ч өөрийгөө хамгаалж чаднаа. Нүднэгт нь Омортын тэнгэрлэг бүлэгмийн залгамжлагч. Чи энэ бүхнийг гэрч болох ёстой. Чиний болон төв нутгийн төлөх ёстой төлөс. За ингээ ер нь л байдал эвгүй болчихж байгаа юм л да. Зурглал соёгдоход манай мандахаа битүү боолгуулжсэн амтыг хөвдөж байдаг. Тэдний хэлсэн ертөнц. Учир нь моримын ертөнц болоо чиний бодож байгаагаас хамаагүй илүү бас том ноцлог. Зээзээ. Чи үнэхээр ертөнцид харагдаж байгаа шиг гэж бодоё. Чиний бодож байгаагаас илүү эдрэгтэй зүйл байгаа. Учир нь энэ ертөнц тийм ч юм биш. Тэгвэл энэ ертөнцийн үнэн юу юм бэ? Энерги шүн ахин гарч ирсэн. Дөрвөн чөтгөрийн эзэдч бас юм бэ. Цэцхээ чи зүгээр байгааз. Эвдэрхийн өдрөхт болох. Өс сонцон. Илүү өхөс сонцон дагуулдаг гэдэг. Эцэст нь би бусдын ямиг авлаа. Бас энэ цусны заван өнөр эцэст нь намайг мөрийн ертөнцөд орууллаа. Энэ үнэхээр хөв тавлан гэж юу. Гиснэр манай мандахын нүдэн нээгднэ. Хажууд нь элдэн явах өгөөд. Гэхдээ бурхны зэвсэг гэж юу гэдэг юм. Тэд мастер дарахны хүсэл тэмүүлээс бүтдэг. Тэр хүн хин гэдгээс хамаарч ариун зэвсэг эсвэл чөтгөрийн зэвсэг болно. Ганц л алдаа гарах гэдэг чи оюун ухаанаа алдаж илхэндээ зайлгуулах болно. Тиймээс болгоомжтой байгаарай. Би хорт ноён хоног болох хэрэгтэй. Би хэдэрхийг цаг хүрчлээ. Зовлон дуулын цохирлын авах. Таныг зүгээр байгаа л гэж найдаа. Жаахан л хүлээч. Би утахгүй очноо аюугаа. Удалгүй манай хүн дээр чи яг яаж байна гэдэг нэг эмэгтэй хүн ороод ирнэ. Өнөөх эмэгтэй хэлэхдээ манай мантай гудамнаас олсон гэж байдаг. Тэгсэн зүгээр энэ хүн нь болохоор саг явж таарна л да. За боёлтоо. Энэ авч намайг яаж мэддэг вэ? За тэгэхээр яг юу болсон бэ гэхлээр өнөөх айгүй тийм олон норонгон дунд нь манай хүнийг сагийн аварсан л юм байлээ л дээ. Өндөр болохоор манай мандах баярлаа саги. Юунд баярлаад байгаа юм? Чи хар сарны таамагдаж яснаас ч илүү агуу хүн болсон. Тиймээс миний чиний талаар цуглуулсан мэдээллүүд одоо утгагүй боллоо. Тиймээс би бүх мөрдлөгөө ахин хийх хэрэгтэй. Тиймээс одоо чиний ярьчааг үгзийг аврахаас өөр сонголт байсангүй. Гэж хэлдэг чигсэн дотроо утгатай энэ новш тэр дөрвөн агууч төрийн эстийн нэг хар толорт хийж чадтай тулалцсан. Тэр маш хүчрхэг. Ер нь ийм залуудаа тийм хүчрхэг өнгө гэж юу гэдэг юм. 10 жилийн өмнө чөтгөрийн хүн умартын тэнгэрлэг бүлэнгэрүү дайрч түүнийг алсан гэдэг худлаа байсан болол та. Байцаар. Яагаад тийм худал мэдээллийг үнэн гэж мэдсэн юм бол хин нэгэн түүнийг нууцаар тэмтэж байгаа гэсэн үг. Тийм байсан ч би гайхгүй л дээ. Умартын тэнгэрлэг бүлэгмийн мандах. Түүний нэр хүндээс болоод түүний дэмжигтэд байж болно. Харсаар зөвхөн өөртөө түүний талаар мэдээлэлтэй байхыг хүснэ. Гэхдээ хаш хотын хядлагаас болоод бас дээрээс нь энэ бүхнийг эвдэрхийн өдрөх бүлэгэн болон аниргууч нь хийсэн гэхээр энэ залуу ганцаар энэ явдлыг дарсан гэхээр энэ мэдээ аль хэдийнэ тархсан байвал би л гайхгүй. Мандахын оршин тогтнолоо төв тэнгэрлэг нэгдэл мэдгэдэг нь тодорхой. Бас энэ бол сачин салбарын удирдагч Маволрооны хийж чадах зүйл биш. Харсаар эзэн. Би шууд харсаар эзэнд мэдгдэх хэрэгтэй. Тэгээд тэр бол энэ новштой хамт байна. Тэгээд мандахыг умартын тэнгэрлэг бүлэгмийн залгамжлаг гэдгийг батлах болно. Гэхдээ энэ удаагийн асуудал энэ мэдээлэл удахгүй босд мужуудад тархана. Гэхдээ тэрнээс илүү чухал зүйл байна. Энэ бол аниргууш нэрэж гарч ирсэн явдал. Гэвэж өгтөн гадаас нь борко. Аха, та сэрч гисэн юм уу? Би таны хувцсыг нүчгсэн гэс тэр ороод ирнэ. Үүндэр мандах талархснаа илэрхийлэх бөгөөд харин саги умартын гэлт. Ши гамшиг сөөрл болох уу? Эсвэл энэ ертөнцийг чиглүүлэх гэрэл болох уу? Зөрглөө соёдоход төв тэнгэрлэг нэгдэл харагдах бөгөөд төв тэнгэрлэг нэгдэл дээр нэгэн залууд дээр шувуу ирснээр нэг мэдээллийг хүргэнэ. Өнөөх мэдээлэл дээр нь болохоор аниргууч ахин гарч ирсэн явдал.
Мөн унаа мужид асуудал тариад байсан улаан сансуудыг нэг умартын ингэлд чинь зохицуулсан гээд манай мантахын мэдээлэл болон аниргоо шүний мэдээлэл гараад ирдэг. Тэг өнөөх залуу нь болохоор аниргоо шүн ахин гарч ирсэн асуудал. Мөн хаш шотын урсгалын учрыг болсон хүн. Тэр умартын залуу илдчин умартын ингэлд. Гээд цаасаа базж айснаа. Миний зүв байж эцэст нь та эргэжирлээ. Миний эзэн хөдлөж эхэлж байна. За ингэснээр яг одоо зураглал дээр бадрал гараад ирнэ. За энэ угаас бүр яалтчгүй бүр айхтар юм болох нь ойлгомжтой байгаа сте. За YouTube бичлэгээ өргөлүүлж үзэхээс өмнө хідүүлээ хэдхэн секунд зарцуулаад лайк дарж амжаагүй нэг нь лайк дарж. Энэ лайк бүр үнэхээр үн цэнтэй гэдгийг ойлгоод манайхаа заавал лайк дараарай. Тэгж үжил дараагийн контент маань орно шүү. За хэрвээ лайк дарчихсан бол өргөлүүлээ хэдүүлээ цуврал руу орцгоё. Ютаж үзэгдэл өргөх бөгөөд нилээн гэлсэн зүйл гимээр юм уу харанхуй бүрэнхий газарт нэг залуу цусаа гожилцсан явж байна. Өнөөдөр залуу хин бэ гэхлээр жааги. Тэг яасан бэ гэхлээр мандахта тулдаж явах явцдаа манай мандахын дайралтан дээр нүртчихжээ. Тэг өнөөсөө бол цус салаад яваад байгаа байхгүй юу? Тэгэлхтээ мөөгөр шүү humартай хэлтэй. Зурглал эргээд манай 3 руу шилжгээд манай 3 яг уушин газараас явж байхад нь доор нь төв тэнгэрлэг нэг лигэн хүрээд ирчихсэн байдаг. Ёнтон шууд бол манай 3-ыг харснаа. Өө, энэ чинь юу вэ? Та нарыг бас энд байгаа гэж мэдсэнгүй шүү. Буурхаа минь. Бид нь тийм ховловтон цаг авах гэж. Ахин уулзгаа таатай байна. За тэгээ мэдээж төв тэнгэрлэг нэгдлийнхэнтэй цагаан бар худалдааны бүлэм хамт явж байгаа шүү те. Тэгснэ. Чиш нилээн алдартай болсон бололтой. Чи миний болсноос илүү алдартай юм. Алдартай гинэ. Юу? Чи мэдээгүй юм уу? Умартын илд. Энэ бол чиний хож. Бүгдэл шин от төрлөө гэж ярьж байна. Навш. Хурд юм. Энэ мэдээ хэр олон хүн тарсан бол төв нэсгэлийн удирдагч Ёндон тэр бол алдартай хөлсний зэрэгүүд. Хэрвээ тэд энэ талаар мэдж байгаа бол тэд тэнгэрлэг нэгдэлж болсон мэдж байгаа гэсэн үг. Гэхдээ умартын тэнгэрлэг бүлгийн залгамжлагч гэсэн мэдээ тэдэнд арай хүрээгүй байгаа баг. Ямар тач ахин уулзах сайхан байна. Чи эвдэрхийн нутаг бүлгээс хүссэн зүйл авч чадсан уу? Үгүй чадаагүй. Эвдэрхийн нутаг бүлгэм тийм үүмэн тарьсан болохоор бид бараг тэндээс хөөгдөд ирлээ. Чамайг явснаас хэдэн өдрийн дараа бид арай гэж уулзалтаа дуусгасан. Гэтэл гинтэл төв тэнгэрлэг нэгдлийн мөрдлөгийн салбар гараад ирэлцсэн. Энэ бүхнийг эвдэрхийн нутаг бүлгэм хийсэн гэсэн. Би анх удаа л ийм гамшиг харж байна. Өдөлч эдэртэй болох нь дээ. Тэгээс цагийн болохоор Ёндонгийн энэ байгаа байлыг нь хараад бодонгуудаа ажлаа илүү хөнгөвжүүлэхийн тулд эвдэрхийн нутаг бүлгэмээс тусламж гуугаа. Тэгээ бүтгэгдэнгүүтийг эргээд манай мандахыг илүү өөрт нь ашигтай гэж үзэнгүүтээ мандах дээр хүрээд ирлээ гэж саагийн дотроо боддог. Тэгвэл энэ үгэн ч гэсэн оргоо биш ортол ах л та тий. Үзэгдэл төлөхөд нөгөөх эвдэрхийн нутаг бүлгийн Жонон ч нэг хүнтэй юм яриа сууж байдаг. Өнөөх залууг нь хэлэх гээд байгаа санаа нь болохоор та ингээд тэ унаа мужийн хитрхи шунснаас болоод хашхотын тал иргэдийг нь алаа хийчихсэн. Өөрөөс төлөө төв тэнгэрлэг нэгдэл нилээн үүмэн нэгдэж байгаа гэдэг. Харин Жон хэлэхдээ юу гэсэн үг юм? Харин ч бид нэр андрогошны явдлыг илрүүлсэн. Энэ шагнахар том амжилт ч юу гэж тий төв тэнгэрлэг нэгдэл энийг ингэж бодохгүй байгаа. Бүлгэмийн удирдагч Жон. Төрийн ажил бол бэр чадлаар хийдэг зүйл биш шүү дээ. Хит их хүч ашиглавал яванд нуран унхан доторх. Жон дотор одохдоо хараал идэг. Төв тэнгэрлэг нэгтэл. Та нар ингэж байгаа мэт. Миний 10 жил босгосон хүч чадал тэр их нөлөө ганц чиний дотор үгүй боллоо. Эвдэрхийн нудрах бүлгийн хүч чадал болж буурсан гутам шиг. Пион. Чи тэгж их юм ярьчаад өөрөө бидний уналтын шалтгаан боллоо. Хэрэггүй новш. 9 тэнгэр. Тэд хамгийн дээд судалцууч тэнгэрийг захирдаг. Харин би бүхэл амьдралаа андрууг шөнөд тулдаж өнгөрсөн. Би тийм болохын тулд дахиад хэрэг зүйл хийх ёстой юм. За тэгээд өгөөнөх залуу нь болохоор төв тэнгэрлэг нэгдлээс манай Жононд болохоор мэдээ тулгаж байгаа хүн юм байлээ л дээ. Өнөөсөн дотроо одохдоо эвдэрийн нудрах бүлэмийг асуудал тарина гэж мэдэж байсан ч. Тэгэд үнэхээр том асуудлаар ослоо да. Жон болохоор чи яг надаас юу хүсэж байгаа юм бэ гэхтэн төр хугацаанд хаалга хаа гэдэг. За үүнд нь Жон бүр нилээн урлнаа юу хуцаад байгаа юм бэ хараал эдсэн новш минь. Чи намайг өөрийнхөө бүлгмийг хаа гэж юу? Ягтэн Аниргушн хизээ нэгэн хугацаанд гарч ирэх тодорхой болсон цагдаар та тэр үед л гарч ирээд бүх зүйлийг өөрийнх нь талд эргүүлж болно шүү дээ. Та бол умардын тэнгэрлэг бүлэгмийн агуу дөрвөлийн нэг. Бүгд л эцэст нь умардын тэнгэрлэг бүлэгмийн агуу дөрвөлийн нэг Жонон.
эвдрийн нудрагт бүлгэм гэж уухалах бол. Харин хүн дотор бодохдоо аава та яагаад энэ их аллагыг надад зөвлөлтөөг юм бэ? Би таны хувьд тийм үн цэрэг үзүүл гэж юу? Гэ яг бодоо байж явахт нь өнөө төв тэнгэрлэгийн залуу нь болохоор хэрвээ боломжтой болгоцоо төв тэнгэрлэг нэг төлөв хүүгээ явуулаарай. Гэх тэр мэдээж Жон болохоор юу? Чи миний хүүг барьцааны хүн бол гэхгүй юу? Юу гэж те бид тийм болчмог зүйл хийхгүй. Ямар тач бид хашуутын мэдлийг өөрсдөө авах болно. Анир шүний тухайд төв тэнгэрлэг нэг аль хэдийн бэлтгэлээ эхэлсэн байгаа. Анир шүнтөө тулдахын тулд бид хамгийн хүчрэх хамгийн авьяастай залуудлаарыг тоглуулж эзэгнэгчд химээх бүлгийг байгуулж байгаа. Эзэгнэгчдийн гишөө төсөө өшгөх хүч чадалтай болгоно. Энэ бол бүх мөчийн залуу бодруудын айр юм. Өөрсдөө батлан харуулсан хүмүүс нь өөрсдийн нутгийг захирах болно. За тэгээ яг юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхлээр одоо энэ хүүхчин аваад энэ айхтар айрамдаа оруулъя л гэх гээд байгаа байхгүй юу? Харин Жон дотор бодохдоо муу хараал эзэн новшнууд. Та нар түүнийг барьцааны хүн болох гэж зүгээр сайхан үгээ нууж явах шүү. Би бол эвдрийн нудрах бүлэгмийн ариун залгамжтын нэг Жон. Чөтгөрийн нудрах Жон. Хэрвээ би ийм амархан бууж өгөхөөсөн бол умардын тэнгэрлэг бүлэгмээс урахгүй байсан юм. Харч л угаараа 9 тэнгэр. Төв тэнгэрлэг нэгтэл. Гэхдээ тэрнээс өмнө хашаатын хэрэгт оролцсон залуу тулганч. Тэр новш бидний төлөвийг нураас. Биднийг энэ гудамжигт унгаасан хүн бол умардын хэлт. Би чамайг хин гэдгийг өөрийн биеэр харах болно. За тэгээд энэ айхтар хайгаад байгаа хүн нь одоо манай мандах шүү дээ. Зөрөглөөс ойлгоход манай гурав руу шилжнэ. Тэгсэн гардаас нь төвөр нэгтгэд болон нөгөө цагаан бар худалдааны бүлэгмийн дагаа яваад байдаг. Мант болохоор биднийг хэр удаан таах гэсэн юм те. Би юу чамайг дагсаа. Бүр ойлгох хэрэггүй те. Бид нэг дэшэл явж тарлаа. Тэгэл урдахаар аюул та. За яах гэсэн юм те. Чамайг ардаас чарах үнэхээр гоё байна. Би чинийх шиг өргөмөр харах үнэхээр дуртай. Тэгээ яалтчихөө тэр манай саагийн хэлсэн үг ортой байгааз. Тэгсэн гардаас нь дэд өдөртөгч нь гарч ирснэ. Манай мандах шууд шударгаар үннээ илчдэг. Тэгээ юу гэж хэлдэг вэ гэхлээр бид нэр үнэхээр сэжүүрч болж чадаагүй. Мэдээ сая хашуудын дайнаас болоод эвдрэг нудрах бүлэм алга болчихсон. Тийм болохоор бол таныг ядаж тэр туланд оролцсон болохоор сэжүүртээ явж иж магадгүй. Тийм учраас бидэнд танаас өөр найдах хүн байхгүй байна гэж хэлдэг. Тэгээ бас дээрээс нь таныг ёстой нэр ийм чадвартай нэр төвшин давсан гэж бодоагүй. Тиймээс өмнөд бүдүүлэг зан гаргасан дэ нуушлаарай. Гойч бидэнд туслаач. Ардаас нь ёндан хүртэл яг зөв. Чам ч гэсэн сайн найзууд хэрэгтэй үсттэй. Нэг нь айдалсан бол өөртөө найзууд гайхалтай биш гэж юу. Өнгөрснөө марсаад эгэнд туслацгаа хэл та. Бас чи алдартай болж байна. Чи ууламж илүү алдартай болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс яванда чамаад ямар нэгэн хамгаалт хэрэгтэй болно. Харин тэр бол төмөр нэгтгэл бидний үүрэг. Бид нилээн итгэл тавих хүмүүс шүү. Дээрээс нь чамд аяллахын мөнгө болон буудлын төлбөр хэрэгтэй үсттэй. Мөнгө хэрэгтэй үсттэй. Бидний цагаан бар худалдааны бүлгэн байна штэ. Мөнгөний гахаануудыг сайхан ашиглацгаая. За тэгээ яалтчгүй манай мандах нэгийг бодож хоёрыг тунгаасан юм. Яасан цаг алгаа бөөнтэй хамт явъя гэснээр төвөр нэтгэлтэй аяллаа өргөлөөр болж байгаа юм. Тэгээ ард нь болохоор Бёндон ч манай саагийг найрах гэдэг. Яасан хөөрхөн охин бэ? Эний тэрээгээд тэгсэн сааги өөрийнхөө нөгөө юугаа харуулдаг. Удалгүй зөрөглөөс өргөлөхөд нэгэн залуу дээр өдөртөгчаа гэсээр ороод ирнэ. Тэгсэн өнөх залуу нь бадрал гэж таардаг. Тэгээ бадралч нь болохоор төв тэнгэрлэг нэгдийн тагнуулын алба хөөж барих салбарын өдөртөгч бадрал. Бас хөөхөн том албан тушаалд очсон байгаа байхгүй юу? Тэгээ бадрал болохоор яг юу гэж дуулгаж байгаа гэхээр би төв өдөртөг товчоод мэдээг өргөжглээ. Би бас төв өдөртөг товчроос мэдээ авсан. Эвдрийн нудрах бүлгэм хаалга хаасан гин. Тэгэд хаалга хаасан гинэ. Төв тэнгэрлэг нэгдэл умардын тэнгэрийн авгаа дөрвлийн хамгийн асуудалтай Жон. Та нар түүнийг ийм амархан дарчлаа гэж юу? Сайн байна. Одоохондоо унаа можиг ажиллаж байгаарай. Жижиг зүйл болсон ч мэдээлж байгаарай. Ойлгох ярих мэ. Өргөдүүлэн бадрал яг энчээ 7 жилийн өмнө төв тэнгэрлэг нэгдлийн шинэний салбарт ирж байцаагсан үеэ дурсдаг. Нэг залуу болохоор манай бадралыг нүүр нүдгүү пялга нүднэ. Яг яагаад нүдэж байгаа вэ гэхлээр чи яахлаараа ганцаархан амьд үлдэх юм бэ? Бас мандахыг ингээ нэхэд өгдөг байхгүй юу? Харин манай хүн гэлэхтэй
Би хэдэн удаа хэлэх юм. Тухайн үед миний бие эргүүлт гарч байсан. Бусад харуулуудыг хачин зул цогоосон гэдгийг мэдэрэ тэдэн л явсан. Тэдний нэг барилал дээр очих үед намайг аимшигтай дүр төрх өгцөн. Яг тэр үед л би тэр мангасуудыг харсан. Намайг өмөрдөн тэнгэрлэг бүлгэнд буцаж очих үед тулаан аль хэдийн эхэлсэн байсан. Харамсалтай нь миний хүч чадал дотмог учраас би тулаанд оролцож чадаагүй. Тэгээд л би ядаж тэр шөнө юу болсныг тайлгнахын тулд чадах бүхнээ зольж амьд гарах хэрэгтэйг ойлгосон. Төв тэнгэрлэг нэгдэл хараалагдах хөлтэй цэргийн бүлгийн гишүүний хувьд би сайн санаж л тийм шийдвэр гаргасан. Тэр Жампиаса новш бидний өдөрдөгч байсан хэрнээ биднийг орхиж ганцаархнаа зогтсон. Чи хэдэн сар тавлуулсан чи нэг л зүйлийг хэллээ. Хэрэг тийм бол би чамд итгэе. Жампиасан өдөрдөгч байж төв тэнгэрлэг нэгдлийн авилгад авцсан. Тэр новшоос өөр хинч байсан биний уур хилэнг үгээр хэлшгүй. Гэхдээ миний эзэн бол өөр. Тийм залуудад тэр тоогүй болон томлыг тэгс чадах чин дээр тулааны урлаг суралцсан. Галзуу амт. Тиймээс би ч гэсэн үүнийг тест гаргахын тулд чадах бүхнийг хийнэ. Үгүй ээ. Би заавал тест гарна. Тэс. Эзэн ахин гарч ирэх өдөр хүртэл. Тийм болохоор төв тэнгэрлэг нэгдэл орох ёстой. Бас түүнд тус болж чадах хүн болохын тулд би мэдээж тодорхой хэмжээний хүч чадалтай судалд очиж суух хэрэгтэй. За бодрол ялчгүй ийм бодолтойгоор л одоогийн суудалдаа суусан байж таарна. Тэгээд л би шинийн салбарын доод зэрэглэлийн дайчин болсон. Үүнэндээ доод зэрэглэлийн дайчин гэж хэлсэн ч намайг байн гинэж байсан. Би ажил хийдэг боолоос ялгаагүй байлаа. Гэхдээ би огт боож өгөөгүй. Харин ч өгтлээ хичээсэн. Тэгжил би 3 жилийг өнгөрөөсөн шөндөө тасралтгүй эзнийхэн зааж өгсөн толооны урлагийг давтаж өдрөн шинийн салбарын удирдагч ям янчаг чадварсан нэрээр зүтгэж байсан. Огт амралгүйгээр би 3 жилийн турш цус, хөлс, лулимсаа урсган ажилтны эцэс тэдний эргэлзээг тайлж чадлаа. Үгүй ээ, би хүлийн зөвч өргөцсөн. Тэгжил би ям янчагын баруун гар боллоо. Тэгээд л нэг өдөр түүний дээр ажиллаж явхад төв тэнгэрлэг нэгдлийн тагнуулын албанд хүч хэрэгтэй байна гэсэн захиа ирсэн. Би ямар ч хэрэгэлзээгээр туслах санал тавьсан. Мэдээж ям янчаг намайг тийм ч амархан явуулаагүй. Ихтэй тэр үеэс би төв тэнгэрлэг нэгдлийн тагнуулын албаны хамгийн доод зэрэглэлийн гишүүнээс аяллаа эхлүүлсэн. Хэсэг хугацааны дараа би ахин хүлийн зөвшөөрөгдсөн. Ингээд би маш хурдан тагнуулын албаны удирдагчийн суудлал руу дэвшиж чадсан. Тагнуулын алба бол төв тэнгэрлэг нэгдлийн маш их хүч болон дотоод ажлуудыг агуулдаг газар. Энэ бол дайсны хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг олж илрүүлэх зорилготой бүлэг. Миний ажил бол бүх төрлийн мэдээллийг төв удирдах төвчөнд хүргэх. Ингээд би мантахыг үгсэн гих мэдээг алж чадхаараа их тараасан. Мөнгөний сургалтын тараханд бол би чадах бүхнээ хийсэн. Гэхдээ их олон зайтай болохоор би Нанжаа хотод тийм ч олон очиж чадаагүй байх. Би боломжтой үед ноён хаан зүгээр байгаасыг шалгаж түүний аюулгүй байгааг анзаарч байсан. Тэгээ Бадрал өргөжлүүлэн бодохдоо одоо цаг нь бишээ. Хэрвээ болдогсон бол тагнуулын албанаас гараад шууд л түүний хажууд очиж туслах байлаа. Гэхдээ одоо цаг нь биш. Эзэн бэлгэлээ дуусгасан эсхийг мэдэхгүй ч түүний хүрээлэл хэтэрхий сул байна. Тиймээс эзний хүрээлэл чангарах хүртэл би төв тэнгэрлэгийн анхаарлыг түүнээс зайлуулах хэрэгтэй. Би дутхгүй юм дээрнд орох бололтой. Аниргүй шинэ болон төв тэнгэрлэгийн хоёр хоорондоо одоо ш нэгнийхээ талаар мэдээлэл цуглуулж байгаа. Тэр нь дуусах үед дан эхлэх болно. Надад ганц л эзэн би. Тиймээс цаг нэрх хүртэл би эндээ байж байгаа бол. Хөргөдөө Бадрал бол ялдчгүй манай матайг алсаас ингээ хажиглаж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас ард нь нэг тийм том хөөрхөн ар биш. Өнзөргөл манай мандахыг зовлон тулын цөгөрлийн хөндөй дээр ирж байгаагаар таардаг. Тэгээ энэ дээр яг яагаад ирж байгааг таад мэдж байгаа биз дээ. Нөгөө ноён хоон байж магадгүй газар шүү дээ. Үүгээр энэ удаагийн партийг дуусгаж байна. Угаасаа амар гоё болж байгаас бүр яа гал гарч байгаа сте. Тэгэхээр та хэдээсээ ганц л гоё хөцөл байгаа. Тэрийг угаасаа мэдж байгаа. Лайк болон subscribe заавал дараад өгөөрэй манайхаа. Тэгж үежил дараагийн контентэнд маань урам ороод мэдээж аль болох хурдхан шиг дараагийн парт оруулахыг миний зүгээс хичээх болно. Та хэд маань лайк заавал дараад өгөөрэй. Хичээнгүй л гоч байна шүү. За тэгээд энэ хүртэл нь үзсэнд үнэхээр их баярлалаа. Тэг мэдээч дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.